ардчилсан Монгол улсын анхны ерөнхийлөгч. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга. Төр нийгмийн нэр зүтгэлтэн Монгол улсын шинэ үндсэн хууль боловсруулах ажлыг зохион байгуулах комиссийн тэргүүн улс орны гадаад харилцааг өргөжүүлэн олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн Монголын ард түмний эрхэмхүү Бунсалмаагийн Очирбат 2025 оны 1-р сарын 17-ны өдөр таалал төгсөн Тэнгэрийн харьяат болон бодлоо. Юутай харуулсал, юутай эмгэнэл. Монгол улсын анхны ерөнхийлөгч Очирбат нь 1942 оны 1-р сарын 23 буюу морин жилийн өвлийн адаг сарын шинийн 8-ны өдөр Завхан аймгийн Төдөвтэй сумын Бонхонтын өвөлжөнд Малчин ард Бунсалмаагийн хүмүүн заяаг олон хорвоод мэндэлжээ. Тэрбээр 1951-ээс 1960 онд Улаанбаатар хотын 8 болон 14-р сургууль 1960-аас 1965 онд зөвлөлт холбоот улсын Ленинград хотын уулуур хайн дээд сургуулийг уулуур хайн ашиглалтын инженер мэргэжлэр тус суралцсан дүүргэсэн юм. Улмаар 1975 онд техникийн ухааны дэд эрдэмтэн 1999 онд эдийн засгийн шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1966 онд аж үйлдвэрийн яамны мэргэжилтээр ажил хөдөлмөрийн гараагаан эхэлж 1967-оос 1972 онд шарын голын уур хайд ерөнхий инженер 1972-оос 1976 онд түлш эрчим хүчний үйлдвэр геологийн яамны сайд 1985-аас 1987 онд гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга 1987-оос 1990 онд эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны сайдын албыг хашиж байлаа. 1990 оны 3 дугаар сарын 21-ээс 9-р сар хүртэл бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга 1990 оны 9-р сарын 3-наас 1992 оны 2 дугаар сар хүртэл бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхийлөгч 1993 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийхэн итгэлийг хүлээн 1997 оны 6 дугаар сар хүртэл Монгол улсын ерөнхийлөгчөөр ажилласан юм. Эрхэм ерөнхийлөгч Очирбат нь Монгол улсын шинжлэх ухааны академийн гишүүн академич цолтой бөгөөд Монгол улсын техникийн их сургууль, бүгд найрамдах Солонгос улсын Данкогийн их сургууль, Оросын холбооны улсын Санкт-Петербургийн уулуур хайн их сургуулийн хүндэт доктор, Америкийн нэгдсэн улсын Визляны их сургуулийн хүндэт хуульч, Казахстан улсын Лев Николаевич Томилявын нэрэмжит Евразийн үндэсний их сургуулийн хүндэт профессор, экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн юм. Очирбат нь Монголын уулуур хайн салбарын өнөөгийн байдалд үнэлэлтийг хийн хөгжлийн хэдийн төлөвийг тодорхойлсон гавьяатай нэгэн. Монгол улсын эрдэс баялагын хөгжлийн стратеги ба эколог, нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба эколог, ашигт малтмалын баяжуулалтын технологийн үндэс, уулуур хайн технологи, эдийн засаг эколог Долоонбат, уулуур хайн эдийн засаг, бизнес менежмент дөрвөн батэргүүтэй геолог, уулуур хайн мэргэжлийн асуудал дэвшүүлж шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бие даасан болон хамтын томоохон бүтээлүүд. Монгол улсын үндсэн хууль, хэрэгжилт, хяналт судалгаа, Монголын ардчлалын хөгжил, Тэнгэрийн цаг зэрэг нийгэм улс төрийн судалгаа, эрдэм шинжилгээний олон 10 ном тохимол өгүүлэл нийтлэл бичин уншигчдын хүртэл болгожээ. Эрхэм хүн Очирбат нь Монгол улсын ерөнхийлөгчөөр 7 жил ажиллахдаа
тэрийн тэргүүний хариуцлагатай үргийг нэр төртэй биелүүлэн ардчил зах зээлийн эдийн засагт шигжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шин орчныг бүрдүүлэх, засаглалыг шинжлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол, зөвшөлтслийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмрэн оруулсан юм. Очирбатын эх орны хан хөгжил цэцгэлтийн төлөө байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлэн 1972 онд Алтан гацсодон, 2005 онд Монгол улсын төрийн дэшигнал Чингис хаан тэргүүн зэргийн одон, 2022 онд уулуур хайн технологи, эдийн засаг экологи, Долоомбот хамтын бүтээлдэн Монгол улсын төрийн шагналыг тус хүртээжээ. Түүнд мөн зөвлөлтөй социалист бүгд найрамдах холбоотулсан хүндэт уурхайчин, зөвлөлтийн уурхайчны алдар 1, 2, 3 дугаар зэргийн одон, эрчим хүчний хүндэт тэмдэг, Унгар улсын хөдөлмөрийн гавьяаны одон, бүгд найрамдах солонгос улсын мүүгэн хаваа одон, Америк нэгдсэн улсын сайн дурынхны нийгэмлэгийн эрхчлөөний бамбар одон болон бусад шагналыг хүртээсэн. Монгол улсын анхны ерөнхийлөгч Бонсолмаагийн Очирбат бол ардчлалын анхдагч Санжаа Сарангийн заргийн хэлснээр Монгол хүний өөжим саруул ухааны гаргалцсан цагаан барин жилийн ардчилсан хувьсгалыг огтны хамраас цус гаргалгүй ялуулахад нэгэн морины хүчин зүтгэлцэн тэрийн гарамгай зүтгэлтэн билээ. Таны эхлээсээ л хүнлэг даруй ард түмнийхэн дээр нь биш дэрэгдэн байж чаддаг. Эвийг эрхэмлэгч, өв соёл түүх шастран дээдлэгч, зарчимж, бүтээлч их үйл хэрэг хөдөлмөрч жэнгүй зан чанар Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно. Улс орноо хөгжүүлэхэд оруулсан таны хувь нэмэр авгаих үйл хэргийг монголчууд бид үеийн үед хүндэтгэн дурсах болно. Он сайн амгалан болтугай.